Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр бид нийгмийн ухаан хичээлээрээ дахин уулзж байна. Эсдэрийн хөтөлбөрийн 2019 оны А хувилбарын улс төр хэмээх бүлэг сэдвт холбогдох даалгаврын тайлбарыг та бүхэндээ хүргэж байна. За 2019 оны А хувилбарын 28 дугаар даалгавар ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж эрх даах болохгүй гэсэн үг юм. Ардчлалын зарчим аль нь вэ? За тэгэхээр үүн дээр анхаарах ёстой үг нь хэн нэгнийг илүү харж эрх дарах олгохгүй гэдэг дээр бол анар тэмдэглэжээ. За доор хариултуудыг харъя. Хууль дэдлэх зарчим, нээлттэй байх зарчим, шударга байх зарчим, цөөнхийг хүндэтгэх зарчим, зөвшөлтслийн зарчим. За энэ асуултанд хариулахын тулд энэ зарчмуудыг тайлбарладаг байх хэрэгтэй. За нийгэм судлал 10 гэсэн номны 100 дугаар хуудсанд ардчлалын зарчмын талаар дурдсан байна. За ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн хүрээнд ажиллах амьдрах ёстой. Төр нь хүний эрхийг хамгаалах үүрэгтэй бол иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа нээлттэй байхыг шаарддаг. Нээлттэй байх зарчим байна. За цөөнхийн эрх нь олонхын хүчээр үгүйсгэгдэх ёсгүй. Цөөнхийг хүндэтгэх зарчим. Улс төрийн намууд нийгмийн бүлгүүдийн хооронд байр суурийн ялгааг хүндэтгэх арга зам бол зөвшөлтслийн зарчим. За эдгээрээс С хувилбарыг таарч байна тийм ээ. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Хэн нэгнийг илүү харж эрх дарах олгохгүй гэсэн үг. Энэ нь шударга байх зарчимтай нийцэж байна. За 2019 оны А хувилбарын 29 дугаар даалгавар хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолын үндэслэгчдийг нэрлэнэ. Макиавелли, Лок, Вебер, Маркус Монтескьо. За 2018 оны нийгэм судлал 10 дугаар ангийн номны 111 дугаар хуудсанд энэ талаар дурдсан байгаа. За ABCD хувилбар бол хариулт нь бол тохирохгүй байна. За яагаад тохирохгүй вэ? Нэхэр Макиавелли улс төр бол эрх мэдэлд хүрэх эрх мэдлийг тогтоон барьж байх, ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын хэрэгслийн цогц гэж авч үзсэн. За Маркус бол зөрчилдөөний онолын төлөөлөгч, Вебер бол шүүмжлэлт онолын төлөөлөгч. За бидний эргэлзээг төрүүлээд байгаа зүйл бол Лок, Монтескьо нарын үзэл баримтлал. За Монтескьо бол хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийн талаар дурдсан. Харин Лок бол за үүний талаар дурдсан хэдий ч хууль тогтоох засаглал буюу парламент нь шүүх айрам гэсэн бүтцтэй гүйцэтгэх засаглал нь хаан, сайд нар багтдаг гэсэн холбооны засаглалын ангиллыг хийсэн сэтгэгч юм. За тэгэхээр бидний зөв хариулт бол И байх ёстой. Монтескьо хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэн эрдэмтэн юм аа. За 30 дугаар даалгавар. Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг аль нь вэ? Эрхчлөөт байдлыг хангах, төрийг хянаж төрт хариуцлага хүлээлгэх, С-ийн хувь хүмүүс мөр мөрөө хөөх явдал, Д-ийн ард түмэн төрд үг дууг үнэнч байх, E-ийн сонгуульд идэвхтэй оролцох. За нийгэм судлал 11-р ангийн сургагчны 140-р хуудсанд иргэний нийгмийн талаар дурдсан байгаа. За ерөнхийдөө иргэний нийгэм гэдэг бол хүмүүс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэг зохион байгуулагдах төрөөс хараат бусаар өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг орчин гэж үздэг байгаа. За яг энэ талаар дурдсан хариулт нь бол Б хувилбар нь. Энэ саяны тестийн зөв хариулт нь бол Б хувилбар нь. Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг нь төрийг хянаж төрт хариуцлага хүлээх зарчим. За CD хувилбар бол ойлголт нь нэр томьёогоо дутуу үндэс хүүхдүүд эдгээр хариултыг сонгох магадaltaй. Жишээ нь ардчилсан нийгэмд сонгуул хэдий чухалч оролцох хөх нь хувь хүний асуудал юм аа. За 31-р даалгавар нь цэг нь төрөөс үл хамаарах өөр хоорондоо харилцаа эрх зүйгээр зохицуулдаг хувь хүмүүс анги бүлэг институтуудын нийлбэр зохиц юм аа. Төрөөс үл хамаарах гэдэг үгийг сайн анхаарч доогуур нь тэмдэглэсэн байгаа хараарай та бүхэн. Нийгэм, социалист нийгэм, аж үйлдвэрчсэн нийгэм, иргэний нийгэм, эртний нийгэм. За ABC хувилбарууд нийгмийн тодорхойлолтууд хоорондоо ойролцоо учир хооронд холих тохиолдол их байдаг. Энэ даалгаврын хамгийн чухал нь төрөөс үл хамаарах гэдэгт байгаа. За ер нь нийгэм гэдгийн тодорхойлолтыг харах юм бол нийгэм нь хүн амын соёлын хүн үйлдвэрлэлээр өөрийн залгамж доктортой чанарыг хадгалдаг.
За нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг өөрийн нутаг дэвсгэртэй зохион байгуулалт эмх цэгц бүхий улс төрийн хувьд бие даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл гэж үздэг байна. За бидний ярьж байгаа зүйл бол иргэний нийгэм. Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс анги бүлэг институтуудын нийлбэр зохиц гэдгийг гээгэл авч үзсэн. За яг үүнтэй төстэй ойлголтыг бол төр эдийн засаг гэр бүлээс ангид орших нийгэм хүрээг иргэний нийгэм гэж үзнэ гэж бүтэн ам авч үзсэн. За эдгээр ойлголтууд бол 11-р ангийн сургагчны 140-р хуудсан дээр байгаа. 32-р даалгавар иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарах байна. Социал хүрээ, улс төрийн хүрээ, эдийн засгийн хүрээ, хүмүүнлэгийн хүрээ, оюун санааны хүрээ. За уг асуудлаар нийгэм судлал 11-р ангийн сургагчны 142-р хуудсанд бүдүүвч 5-1-ийг сайн хараарай. За A, C, D, E гэсэн хариултууд бол буруу хариултууд байгаа. Нийгмийн хүрээ нийгмийн харилцааны үндсэн дээр хүмүүсийн бүлэг хоорондын харилцааг зохицуулдаг. За хүмүүсийн материалын хэрэгцээг хангахад эдийн засгийн хүрээ зохицуулагддаг ба оюун санааны хүрээнд хүн өөрийгөө илэрхийлэх, гоо сайхны ёс суртахууны төлөвшөлт зэрэг хэрэгцээг хангахад зориулагдж байдаг. За B хувилбар нь уг тестийн зөв хариулт байгаа. Иргэн хүн сонгуульд оролцох нь улс төрийн хүрээнд хамаарна. 33 дугаар даалгавар. Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялт байгуулдаг. Дотроо энгийн олон, үнэмлэхүй олон, харьцангуй олон гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ? Холимог, пропорционал, мажоритар, уламжлалт, чөлөөт сонгуул. За дараах хувилбаруудыг харж хагаад хамгийн их хэрэглэгддэг, хамгийн их тестүүд дээр таарж байгаа тохиолдлууд аль нь вэ гэдгээ бас хамгийн түрүүнд санах хэрэгтэй. За A, B хувилбар нь болохоор холимог тогтолцоо гэдэг нь мажоритар болон пропорционал хоёрын онцлог шинжийг хадгалсан тогтолцоо. Пропорционал гэдэг нь болохоор намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцвэрлэн суудл хуваарлдаг тогтолцоо. За D, E хувилбар мөн адил биш вэ тийм ээ? Сонгуулийн тогтолцоонд уламжлалт гэдэг ойлголт байхгүй. За чөлөөт сонгуул гэдэг нь арчлалтын нийгмийн онцлогоор сонгож болох хэдий ч гэхдээ ийм сонгуулийн тогтолцоо одоохондоо дэлхийн нийтээр хэрэглэгдээг байгаа. За дэлхийн нийтэд мажоритар, пропорционал, холимог гэсэн сонгуулийн тогтолцоог өргөн хэрэглээд байгаа. За тэгэхээр бидний сонгох ёстой хариулт бол C байх нь. Мажоритар систем нь сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялт байгуулдаг. Энэ нь дотроо энгийн олон, үнэмлэхүй олон, харьцангуй олон гэсэн аргуудыг багтааждаг. 34 дугаар даалгавар. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Ард түмний дуу олоолох. За энэ 5 зарчим өгөгдсөн байна. За тэгэхээр хамгийн дөрөв хэдэн зарчим байдаг вүлээ гэдгээ санаарай. За нийгэм судлал номны 152 дугаар хуудсан дээр 11-р ангийн сургагчны 152 дугаар хуудсан дээр 4 зарчим байна гэж үзэж байна. За тэгвэл энэ улаанаар тэмдэглэсэн нүүд нь бол улс төрийн зарчманд нь бол байгаа. Ард түмний дуу олоолох, нэг хүний эрх ашигын төлөө үнэн зөв мэдээлэл дамжуулах, нас хөрс шашин шүтлэгдэх харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг хуулиар хангах. Хэвлэл мэдээллийн эзэлчинд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах. Эдгээр нь бол ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах энэ 4 зарчмыг сургагчийн дээр зааж өгсөн байна. За D хувилбар бол амын ажлаа тайлагнах гэдэг бол ардчилсан нийгэмд энэ үнэн зөв мэдээлэл хүргэх зарчмуудад нийцэхгүй байна. Үүнээс хамаарахгүй зүйл нь намд ажлаа тайлагнах гэдэг нь энэ хариулт байхгүй байна. 35. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд гүйцэтгэгчийг үүргийг дурдахдаа илүүч зүйл оруулсан бол аль нь вэ? За 2018 оны 11-р ангийн сургагчны 152 дугаар хуудсанд уран түгээмэл үүргийнхэн талаар дурдсан байна.
A, B, C, D гэсэн хувилбарууд хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэгчийг үүргүүд нь цэнгийн баясгах, боловсруулах мэдээллээр хангах иргэдэд өөрийн гэсэн санал бодлыг төлөвшүүлэх, хяналт чаналгалт шүүмжил өрнүүлэхэд тусална гэсэн. За харин E хувилбар нь улс төрийн шийдвэр гаргахад оролцох нь хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэгчийг үүргээс илүүц зүйл юм аа гэж үзсэн. 36 дугаар асуулт. Ийсний улс төрийн системийн загварыг гүйцээнэ үү? За хамгийн түрүүнд бид нар тэр A, B, V, G гэсэн өгөгдлийг нөхөх нь байна. Оролт гаралтанд орчинд нь юу ордог вэ гэдгийг сайн бодож агаад бүглэх нь байна. За эхлээд улс төрийн систем гэдэг маань юу хэлж байна гэхээр нийгэм засаглалыг зохион байгуулах, нийгмийн баялагийг хуваарлан байршуулах арга хэрэгслүүд эрх зүйн хийгээд улс төрийн хэм хэмжээ, дэг журмын цогц, улс төр иргэд нийгмийн байгууллагуудын нэгдэл юм аа гэж авч үзсэн. За улс төрийн системийн дэд институт нь дараах үүрэгтэй гэж үзээд байгаа. Дэд систем нь. За тэгэхээр дэд системийн хүснэгтийг бүглэх байгаа. За тэгэхээр Ад нь бол үр дүн гэсэн ойлголт байхгүй ч үүнийг сонгол буруу хариулт болж байгаа. За тэгээ C, D, E гэсэн хувилбар загварын дарааллыг сайтар ажиглах хэрэгтэй. Зөвшөлтсөл хилэлцээр үр дүн гэсэн ойлголт. За ийсний загвар улс төрийн системийн загварт байхгүй учраас буруу хувилбаруудыг оруулсан байна. Хувиргалт гэсэн ойлголт E хувилбар дээр 2 удаа гарсан байна. За тэгэхээр ганцхан B хувилбар нь зөв болж таарч байна. Ийсний улс төрийн системийн загварт хувиргалт, эрхэх холбоо, шийдвэр, үйлдэл гэсэн ойлголтууд орж байгаа. За тэгээ энэ дотроо бид нэр эргээд оролт гэж юу хэлээд байгаа вэ? Гаралт гэж юу хэлээд байгаа вэ гэдгээ сайн санах хэрэгтэй. Оролт нь одоо нөгөө хүрээлэн байгаа орчин, эдийн засаг, соёлын янз бүрийн системүүдээс гарч ирж байгаа тулгалтууд гэж ойлгох хэрэгтэй. Гаралт гэдэг болохоор одоо нөгөө түрүүний оруулсан улс төрийн системийн шаардлага, дэмжлэг, оролтыг шийдвэр үйлдэл болгон гаргаж байгаа шийдвэрүүд. Энэ шийдвэр үйлдэл нь төрийн бодлогоор тодорхойлогддог. Жишээлбэл хууль тогтоомж юм аа гэж ойлгох хэрэгтэй. За эдгээрийг цааш нь дэлгэрүүлээд тест бүрийн тайлбарын дээд хэсэгт байгаа сургагчийн хуудасны дугаарыг заасан байгаа. Энэ мэдээллийг сургагчийн дэх мэдээллийг идэвхтэй уншлахын аргаар уншаад тэмдэглэл хөтлөнө. B, C, D хувилбаруудын 28-аас 36 дугаар даалгавар, саяныхтай төстэй даалгаврууд байгаа. Тайлбар хийн ажиллаарай. За дараагийн хичээлээр эргэн уулзтлаа. Түр баяртай.